Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөөс нь танд зориулан хүргэж байна. Би Бурхны 10 өөр нэрний тухай энэ 7 хоногт заахыг хүсэж байна. Тэгэхээр эдгээр нэрийг хэлж байгаагийн зорилго нь нэр бүхэн нэг хүний талаар өгүүлэх юм. Тэгэхээр Библиэлд тэрнийг ерөнхийд нь дурдсан маш олон зуун нэр байдгийг бид олж харж болно. Гэхдээ тэдгээр нэрийн олонх нь тэрэн зориулж бичигдсэн байх юм бол томоор бичсэн байгаа. Бидний өнөөдөр ярих гэж байгаа нэг нэр бол Яхова Елён буюу дээдийн дээд эзэн. Энийг та нар харах юм бол нэрийн бүх үсгийг томоор бичсэн байгаа. Энэ бол зүгээр нэг тодорхойлт биш. Харин Бурхан бол бүх зүйлийн дээр оршдог гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс бид эдгээр нэрнүүдийг сайн судлах юм бол бид Бурханыг илүү гүнзгий, илүү ойр дотноор таньж мэдэж эхэлнэ. Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол Бурханыг үнэхээр мэддэг хинч тэрнтэй илүү гүнзгий харилцаатай холбоотой байхыг хүсгэс өөр аргагүй болно гэж хэлэх гэсэн юм. Тэгээд бид нар Бурхантай хагас дутуу харилцаатай хүмүүсийн талаар мэдэж авах болно. Энэгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр тэд Бурханд итгэдэг боловч шашинлаг харилцаатай байж болох юм гэж хэлэх гээд байгаа юм. Тэд магадгүй тийм ээ Христ миний төлөө өгсөн гэдэгт би итгэдэг гэж хэлдэг байх. Бүр цаашлаад Христийн дотор мөнхийн улс руу явах болохоор нь итгэдэгч гэж хэлж болно. Гэвч тэд Бурханыг жинхнээсээ мэдэхгүй. Тиймээс тэд магадгүй Бурхантай цаг өнгөрөөх нь ямар гайхалтай сайхан зүйл гэдгийг мэддэг учраас өөр зүйлийг илүү үздэг байж магадгүй юм. Учир нь тэд ямар гайхамшигтай сайхан гэдгийг мэддэггүй. Бид Христэд итгэхэд олон жил болж байна. Гэхдээ бүтэн сайнны өглөөлөг Бурханыг өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгодог, харин үлдсийн тэрнгүүгээр өнгөрөөдөг байсан. Гэхдээ би танарт нэг зүйлийг хэлье. Бурхантай хамт амьдрахыг нэгэнт сураадаг хэлэх юм бол тэрнтэй хамт алхах нь үнэхээр хөгжилтэй зүйл юм шүү. Тиймээс би хүмүүсийг зөвхөн Христийг хүлээн аваасаа гэж хүсдэггүй. Тэнийг таньж илүү ихээр мэдээсэй гэж хүсдэг. Тэгэх юм бол Бурхантай хамт байх харилцаа нь үнэхээр баяр хөөртэй байж чадна. Бурхантай хамт алхахдаа хүн бүрийг тааламжтай байгаасаа гэж хүсдэг. Тиймээс эдгээр нэрнүүд Яхова болох Явэгээр эхэлдэг ба дараа нь Явэ Дааш юм. Бурхны маш олон нэрнүүдийг та нар үзэх болно. Тэгэхээр эдгээр нэр бүр нь тэрний зан чанар болон тэрний хийсэн зүйлс бүрийг хэлдэг юм. Тийм болохоор өнөөдөр бид дээдийн дээд эзэн бидний гарт бүх дайсныг мань өгдөг Тэнгэр газрыг эзэмшигч гэсэн утгатай Яхова Елён гэсэн нэрийг ярихыг хүсэж байна. Та бүхэн амин гэж хэлэхгүй мүү? Амен. Эхлэл 14-ийн 14 Библийн ихэнх хэсэгт Авраамийн амьдралд маш онцгой үйл явдал болсон нэг газарт Бурханд энэ нэрийг өгсөн байдаг. 14-р эшлэл. Тэгээд Авраам ач хүүгээ баригдсныг сонсоод гэрт нь төрсөн бэлтгэгдсэн 318 хүнийг өдөрдөн дан хүртэл нэхэн хөөжээ.